Бидний энэ удаагийн дугаартай хамтран ажилласан XM аппликейшн бүртгүүлээд $30 NDB бонус аваарай. Тус аппликейшн бет биш арилжааны аппликейшн бөгөөд Forex, крипто, валют, бараа бүтээгдэхүүн хувьцаа зэрэг CFD-с арилжаагаар бодит ашиг хүртэх боломжтой. Бус арилжаанаас ялгарх давуу тал нь түргэн гүйцэтгэлтэй, үнийг дахин тооцохгүй, дансаа хүснээр өөрчлөх уян хатан тохиргоо, мөн 90-с дээш арилжааны нарийн үзүүлэлтүүдтэй хамгийн сүүлийн үеийн зах зээлийн мэдээ, шинжилгээ багтаасан энэхүү аппликейшн таны арилжааг маш хялбар болгох болно. Найзуудтайгаа линкээ хуваалцаад нэг стандарт лотоор $70 хүртэлх мөнгөө олох боломжийг битгий алдаарай. 1992 он 32 жилийн өмнө энэ үед бол дан ганц монголчууд гэлтгүү дэлхийн нийтийн хувьд маш чухал жил байлаа. 70 жил үргэлжилсэн хүйтэн дайны төгсгөл болсныг Америк нэгдсэн улсын ерөнхийлөгч Жорж Буш ба шинэхэн байгуулагдсан Оросын улбаны улсын ерөнхийлөгч Борис Ельцин нарт ёслол төгөлдрөөр дэлхийн нийтэд зарлав. Хэдийгээр социалист систем задран унаж дэлхийн нийтэд инх тайван цаг үе ирсэн ч гэсэн Балканы хойгт Югославийн цус тэрэгний дайн оргилдоо өрч байлаа. Харин Дуу Азийн жижигэн дэх Монгол улсад өрнсөн тайван хувьсгалтын үр дүнд ардчсан үндсэн хуулийг батлав. Гэхдээ 1992 онд Монголд үүнээс ч илүү нэгэн чухал үйл явдал болсон. Тэр нь юу вэ гэж үү? Тэр бол халтар царайд. Тухайн цаг үед зөвхөн үзэл сурталчсан телевизийн нэвтрүүлэг киногоо үзэж татсан монголчуудад халтар царай тэмээх Венесуэлийн олон ангит кино цоо шин зүйл байлаа. Халтар царайд гарах үеэр замын хөдөлгөөн зогсож гудамж хоосордог байсан тухай үлгэр том шиг яриаг бид аав ээж ах нараас зөндөөл сонсч байсан. Гэхдээ халтар царайд тухайн цаг үеийн Латин Америкийн савнгийн дөөрүүдээс ялгарх зүйл нэг ч үгүй байв. Гэхдээ уг кино сайн ч вэ, муу ч вэ бидний зүрх сэтгэлд 32 жилийн туршид хоногшин үлдэж чадсан байдаг. Даанч Венесуэл улсын хувьд өнгөрсөн 32 жилийн хугацаа тэмч амаргүй байлаа. 20 дугаар зууны хөдөлгөгч хамгийн чухал цор ганц зүйл бол газрын тос байв. Шингэн алт гэсэн үг. Бидний хамгийн сайн мэддэг Сауди Араб, Кувейт, Катар улсууд дэлхийн газрын тосны нөөцөөр эхний 10-т багтаж, цөлийн дундах тансаг орд харж, тэнгэр баганцсан өндөр барилгуудаараа алдартай. Гэхдээ дэлхийд хамгийн их газрын тосны нөөцтэй Венесуэл улсын талаар бид яагаад сонсч байгаагүй вэ? 2024 оны байдлаар Венесуэл улсын тогтоогдсон газрын тосны нөөц нь 303 тэрбум баррел. Харин 1 баррел газрын тос гэдэг бол ойролцоогоор 158 литртэй тэнцдэг. Энэ бол асар их хэмжээ. Хэдий энэ логикоор өнөөдөр Венесуэл улс дэлхийн хамгийн баян улсуудын нэг байх ёстой боловч бодит амьдралд ирэх зүйлс тэс өөр байна. Венесуэл улсын эдийн засгийн сүүлийн 10 жилийн туршид асар их гүн хямрал өртсөөр байгаа. Ердөө хэдэн жилийн өмнө буюу 2010 он гэхэд 380 евро тэрбум Америк доллараар хэмжигдэж байсан эдийн засаг нь өнөөдөр ердөө 92 тэрбум доллараар хэмжигдэх болж 10 жилийн дотор 80 гаруй хувиар агшиж. Бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтийг тодорхойлдог инфляцийн түвшин Венесуэл улсын хувьд 2023 оны байдлаар 140% гарсан ба энэ нь 2016 оны 800% инфляцтай харьцуулахад буурсан дүн юм. Венесуэл улсын иргэд хоол хүнс энгийн бараа бүтээгдэхүүний гүн хямрал өртөж, ажилгүйдэл хүчирхийлэл гэмтэргийн гаралт асар ихээр өсөж ард иргэд нь хэдэн саяараа эх орноосоо дөрвцгээж 2024 оны ерөнхийлөгчийн сонгуулиар одоогийн ерөнхийлөгч Николас Мадуро тун бодлонтой байдлаар ялт байгуулан ахин 6 жил ерөнхийлөгчөөр ажиллахаар болсон. Мөн үндэсний мөнгөнд тэмдэгт болох боливар нь ямар ч хүн цэнэгүй болж хүмүүс өөрсдийн мөнгөнд тэмдэгтийн оронд Америкийн долларыг албан бусаар гүйлгэнд ашиглаж байна. Энэ нөхцөл байдал танд нэлээд ойр сонсогдож магадгүй, тийм ээ. Газрын дор асар их баялагтай алтан дээрээ суусан гуйлагч тэмээн өөрсдөө тодорхойдог манай Монгол улсын хувьд Венесуэлийн хараас орох эрсдэл бий юу? Хэрв Венесуэлтэй адил нөхцөл байдал бидэнд үүсвэл Монголын хувь заяа хэрхэн ирэх бол? Венесуэл улсын уналтыг ярихаас өмнө баялагын хараал гэх ойлголтыг хэдүүлээ эхлээд авч үзцгээе. Баялагын хараал гэдэг бол дэлхийн улс орнуудын аж үйлдвэрийн стандарт, аж үйлдвэрийн салбарт өндөр эрэлттэй ашигт малтмалууд болох зэлс, нүүрс, газрын тос зэрэг түүхийдийн нөөцтэй орнууд эдийн засгийн хувьд удаан хөгжиж нийгэм ба улс төрийн хямралд орох үзэгдлийг хэлдэг. Баялагын хараал үлдсэн улсуудын ихэнх нь тухайн баялагын экспортын үнээс хараат байдлаар эдийн засаг нь оршдог бөгөөд дэлхийн зах зээлдэрх экспортын үнийн савлгаанаас үүдээд эдийн засаг нь нэг бол тэлж эсвэл агшдаг. Хэдийгээр дэлхийн нийтэд жижиг болсон Норвеги, Швед зэрэг улсууд байгалийн баялаг ихтэй ч эдийн засгийн зөв бодлого, зөв зарцуулалт, баялагын сан гэх мэт бодлогын үр дүнд бусад улс орнуудаас өндөр хөгжилтэй яваа бол Венесуэл, Нигер, Ангол зэрэг улс орнууд эсэргээрээ эдийн засгийн тогтворгүй байдал, нийгэм улс төрийн гүн хямралыг тоолж байна. Үүнийг бүр ойлгомжтой болохын тулд нэгэн жишээг дурдъя. Та өөрийн амьдралын хашаан дотроос маш хэмжээний алт оллоо гэж төсөөлөд үз. Их алт олсон учраас та цаашид ахин өөр ажил хийж бие зовоолгүйгээр сайхан амьдрах боломжтой боллоо. Тиймээс алтаа олборлож ашиг олохын тулд өөрийн бүх анхаарлаа зөвхөн алтны олборлолтод хандуулж эхэлнэ. Хэдийгээр хар ухаанаар бодож үзэхэд алт шиг ашигт малтлыг хүмүүс мэдээж өндөр үнээр худалдаа авна л да. Гэхдээ тухайн өндөр үн нь хүмүүсийн эрэлт хэрэгцээс үүдээд байнгын өөрчлөгдөж байдаг гэдгийг санах хэрэгтэй. Жишээ нь өчигдөр та алтаа 1 грамыг нь $100 зарсан байхад маргааш нь $80 зарж болно. Үүнээс хойш тань тодорхой хэмжээний алдагдал үүснэ. Ийм учраас та алтны үнээс бүрэн хамааралтай амьдарч таны мөнгөн орлого шисэн тогтмол өсөж эсвэл тогтмол буурах болно. Үн өсөх үед орлого сайтай байж өөрийн тансаг хэрэгцээгээ бүрэн хангаж чадах боловч үн эсрэгээрээ буурах үед та өөрийн хэрэгцээг нөхөхийн тулд алдагдалд орж нэг өсөндөө өрөнд орох нөхцөл байдал үүсэж эхэлнэ. Мөн та зөвхөн алтны олборлолтод төвлөрснөөр өмнөх хийдэг байсан тогтвортой орлоготой ажил байхгүй болж тогтвортой орлого олох боломжтой нь хүртэл үгүй болно.
Үүнийг л бид баялагын харал гэж нэрлэдэг байгаамаа. Венесуэл мэтийн байгалийн баялаг ихтэй улс орнуудад түүхий эдийн экспортоос асар хэмжээгээр мөнгөн орлого орж ирдэгч түүнийг зөв зохистой зарцуулж чадахгүйгээс эдийн засаг нэг өсөндөө тогтворгүй болж эхэлдэг. Энэ мөнгөний урсгалыг та зөв хийж чадахгүй бол мөнгө өөр тийшээ урсаад алга болно гэсэн үг. Тэгвэл яг ямар бодлогын балгаар Венесуэл улс өнөөдөр нөхцөлөд л хүрв. Аливаа улс өөрсдийн эдийн засгийн бодлогыг амжилттай хэрэгжүүлэх гол үндэс нь өөрсдийн нөөцийг зөв хуваарлаж түүнийг үр ашигтай баялаг болгох явдал байдаг. Улмаар нэг бол төрийн зохицуулалтаар чухал салбартаа хөрөнгө ашгаа хуваарлаж хөрөнгө оруулалт оруулж болох өөр компаниар аж ахуй нэгжүүд өөрсдийн улс руугаа гадаад валютыг оруулах замаар эдийн засгээд хэлдэг. Харин Венесуэл улсын хувьд бол яагаад өөрсдийн баялагаа зөв зарцуулж чадаагүй вэ? Венесуэл улс нь чухам юуны балгаар өнөөдрийн нөхцөлөд хүрв. Үүний тулд 1999 оноос 2013 хүртэл Венесуэл улсын ерөнхийлөгчөөр ажилласан Хьюго Чавес эмээх хүний талаар эхлээд дурдах ёстой. Түүний явуулсан популист зүүнний бодлогын уршгаар Венесуэл улс өнөөдрийн эдийн засгийн гүн хямрал орсон. Популист улс төрчид их тохиолдолд өөрсдөө нийгмийн элит хэсгийн эсрэг тэмцэгч ард түмнийг аврах чимээн цоолж тарих угаалт явуулдаг. Ингэхдээ давхар гадаадын компани хөрөнгө оруулагчдыг онилдог ба энэ цаашлаад тухайн улсад гадаадын хөрөнгө оруулагчдын итгэлийг алдагдуулдаг. Товчхондоо ард түмний хүсэл эрмэлзэлдээр тоглолт хийдэг популизм нь алсдаа улс төрийн болоод нийгмийн тогтворгүй байдлыг үүсгэдэг. Хьюго Чавесаас өмнө 1950-аас 1980 оны хооронд Венесуэл улс дэлхийн томоохон газрын тосны экспортлогч улс байсан бөгөөд эдийн засгийн чадамжаараа Америк төвд Америк нэгдсэн улсын араас бичигдэж байв. Дэлхийн 2 дугаар дайны дараах газрын тосны эрэлтээр үндэслэж Венесуэл улсын эдийн засаг жинхэнэ утгаараа тэрсэлт явагдсан ба гадаадын хөрөнгө оруулалт Венесуэл улсын газрын тосны салбарт ихээхэн цутгагдж байлаа. Үүнийг дагсан эдийн засгийн тэлэлтэн дэд үтц ба аж үйлдвэрийн салбаруудыг хөгжүүлж эхэлжээ. Мөн эдийн засаг ба хөдөө аж ахуйн боловсрол, эрүүл мэндийн салбаруудад ихээхэн хөрөнгө оруулалт оруулснаар амьдралын түвшинч 1950-ад оноос эхлээд сайжирч нийгэмд дундаж давхаргын шинээр бүрэлдэн тогтсон байна. Хэдийгээр 1950 ба 1970-ад онд дэлхийн зах зээл дээрх газрын тосны эрэлтийн тусламжтайгаар Венесуэл улс дэлхийн чинээлэг орнуудын нэг болж чадсан ч 1980-ад оноос эхлэн Венесуэл улсад бууралт ажиглагдаж эхлэв. Ингээд 1976 онд төрийн өмчт газрын тос олборлох газар байгуулагдсанаар гадаадын компаниудад 60% татвар ногдуулв. Үүний улмаас гадаадын хөрөнгө оруулагчдад Венесуэл улсаас үйл ажиллагаагаа татсан байна. Үүний дараа 1980 онд газрын тосны үнд буурсантай холбоотой дэлхийн эдийн засгийн хямралаар инфляц өсөж ажилгүйдэл газар авсан бөгөөд үүнтэй тэмцэхээр тухайн үеийн их баригчид халамжийн бодлого явуулах болж. Мөн үүнээс болоод гадаадаас их хэмжээний мөнгөн зээлийг авах болсон бөгөөд нөхцөл байдал сайжралгүй 1998 онтой залгав. 1992 онд тухайн үед цэргийн офицер байсан Хьюго Чавес төрийн хэрэгэлт явуулахыг завдсан ч бүтлгүүтжээ. Гэхдээ энэхүү орлого нь түүнийг ард түмний дунд нэр алдрыг олоход хүргэсэн байна. Хьюго Чавес дараа нь 1998 онд албан ёсоор ерөнхийлөгч болсон бөгөөд популист зүүнний бодлого явуулан нийгмийн тэгш бус байдлыг өөрсдийн газрын тосны орлогоор нөхөхийг ард түмэндээ амлаж. Түүний санаачилсан Боливарын төлөвлөгөө хэмээх бодлогын хүрээнд өргөн хэмжээний нийгмийн халамжийн бодлогыг явуулсан ба энэ бүгдийг газрын тосны экспортын орлогоор хэрэгжүүлжээ. Хэдийгээр түүний энэ бодлого нь ядуурлыг 20%-аар бууруулж чадсан ч урт хугацаанд тогтвортой болж чадаагүй улмаас ямар ч үр ашиггүй зарцуулагдчих. Мөн газрын тосны экспортлогч компаниудаа улам төрийн ялтанд оруулж цахилгаан эрчим хүч хүнсний үйлдвэрлэлийн чиглэлийн хувийн компаниудыг ард түмний нэрэн доор хүчээр төрд нэгтгэж ард түмэнд баялагийг дахин хуваарлах гэсэн популист бодлого явуулжээ. Иргэдийн хувийн бизнес явуулах эрхийг хязгаарлаж асар том төрийн хүнд сурталын аппаратыг тэр үүсгэж. Чавес ард түмний дэмжлэгийг авахын тулд элит ангийнхны эсрэг урай лооцсон дэвшүүлэн иргэдийн хөрөнгийг хүчээр төр тураан авч түмэнд тараснаар иргэдийн дэмжлэгийг улам ихээр хүлээх болов. Тэр цаашлаад үндсэн хуулиндаа нэмэлт өөрчлөлт оруулах замаар ерөнхийлөгчийн эрх мэдлийг нэмэгдүүлсэн бөгөөд Венесуэл улс энэ үеэс авторитар буюу дарангуулын дэглэмтэй болох эхлэл тавигдаж. Үүнээс үүдэн Америк нэгдсэн улс тэргүүтээ орнууд Венесуэл улсад хориг тавьж Чавес зүүнний социалист орнуудтай хамтын ажиллагаагаа нэмэгдүүлж эхлэв. Түүний явуулсан хэд зүүнний халамжийн бодлогын үр дүн төрийн зардал тэнгэр тултал өсөв. Танил байна уу манайхаа? Газрын тосны үнэ тогтвортой байх үед энэхүү өндөр зардалтай бодлогуудыг хэрэгжүүлэх мөнгө тасралтгүй орж ирж байсан ч үн буурах үед Чавес зардлаа нөхөхийн тулд гадаадаас улам ихээр зээл авах болов. 2000-ад оны дунд үед Венесуэл улсад нийгмийн халамж хавтгаарч иргэд газрын тосоо бараг үнэгүй шахуу төрийн халамжаар авч байлаа. Бүхий л нийгмийн үйлчлэгийг төрөөс үн төлбөргүй олгож байсан бөгөөд 2013 онд Хьюго Чавес хорт тавтрын улмаас таалт өгсөжээ. Түүний бодлогын үр дүнд нийгмийн халамжийн хөтөлбөрүүд улам ихээр явагдаж ард түмний нэрэн доор ховын өмчийг төрд хүчээр нэгтгэн сонгогчдод таалагдсан хэд үндэсрэг бодлогууд нь иргэд 2010 оноос эхлэн эдийн засгийг цөхрөөж эхлэв. Түүний залгамжлагчаар автобусны жолооч мэргэжилтэд одоогийн ерөнхийлөгч Николас Мадуро тодорсон ба Чавесийн бодлогыг өнөөдөр хүртэл үргэлжлүүлсэн хэвээр байна. Хьюго Чавесийн явуулсан алдаатай бодлогуудыг макро ба микро эдийн засгийн түвшинд авч үзэх юм бол макро түвшинд мөнгөний алдаатай бодлогын улмаас 2018 онд инфляц хамгийн дээд зэгтээ буюу 1 сая хувьд хүрч үндэсний мөнгөнд тэмдэгт боливараа зүгээр нэг цаас болгон орхисон. Мөн эдийн засгийн 90% бүрдүүлдэг газрын тосны орлого буурснаар эдийн засагт үлэм хэмжээгээр агшсан. Төсвийн алдагдал гадаад дөр тэнгэрт тулж нийгмийн халамжийн асар их зардал эдийн засгийг сөхрүүлсэн. Хувийн хөвшил Венесуэл улсад бараг үгүй болж бүгд төрийн хамаарал бүхий үйлчлэгээр солигдсон. Харин микро эдийн засгийн түвшинд зах зээл дээр өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн үйлчлэгээний хомсдолд автаж хүмүүс хоол хүнсгүй эм тариа ахуй барааны гажигдалд орсон. Дэлгүүрүүдийн тавир шууд утгаараа хоосорсон. Үүний улмаас засгийн газраас хүчээр бүтээгдэхүүнүүдийн үнийг тогтоож байсан нь үйлдвэрлэгчдийг улам алдагдалд оруулж хангалттай хүнс үйлдвэрлэж чадахгүй байлаа. Ажлын байр олноор
хаагдаж ажилгүйдлийн түвшин өссөн. Төрийн хяналтанд орсон салбаруудад ажлын хүчний эрэлт багасаж ард иргэдийн худалдан авах чадвар буурсан. Үүний үр дүнд нийгмийн баялагын тэгш бус хуваарлт нэмэгдэн баян ядуугийн ялгааг гүнзгийрсэн. Үндсэндээ Венесуелийн эдийн засгийн хямрал нь макро түвшинд гиперинфляц, газрын тосны хэд их хамаарал, төсвийн алдагдал зэргээр илэрч. Харин макро түвшинд зах зээл дээрх хомсдол, үнийн хяналт, хар зах зээлийн хөгжлийн асуудал, ажилгүйдэл зэрэг иргэдийн өдөр тутмын амьдралд хүчтэй нөлөөлж нийгмийн амьдралд хүндрэл үүссэн. 2023 оны байдлаар 7.3 сая хүн Венесуэл улсаас дөрвж, нөхцөл байдал газрын тосны үнийн өсөлтөөс шалтгаалan баг зэрэг сайжирсан ч дараагийн хямрал тохиох үед байдал хэрхэн эргэх нь. За тэгээд Венесуэл улсын хувь заяа хэрхэн шийдэгдэх нь бүрхэг байсаар л байна. Одоо харин Норвеги улстай харьцуулан нэгэн жишээг хүргэе. Хэрэв та бүхэн санаж байгаа бол интернет орчинд Норвегийн жочд буудал мэт шоронгуудын зургийг ихээхэн туйлын тарж байсан. Тэр бүгдийг иргэдийн төлсөн өндөр татвараар дамжуулан хэрэгжүүлдэг гэн. Мөн Норвеги улс дан ганц газрын тосны салбараас хараат биш бөгөөд загсны аж ахуй, технологи, инновацийн салбараараа дамжуулан эдийн засгаа тогтвортой ойлгодог. Эдгээр хүчин зүйлүүд нь Норвеги улсыг Венесуэл улсаас ялгаатай болгож байна. Харин Венесуэл улсын жишээн дээр газрын тосноос орж буй ихэнх орлогоо зөвхөн халамжийн бодлогодоо улайран зарцуулсан нь эрх баригчдын хамгийн том алдаа болсон билээ. Зөвхөн газрын тосны ашигаас хамааралтай болж халамжийн бодлогод хэд туйжирсны үр ашиг нэгч байхгүй нь ойлгомжтой. Монгол улс ч мөн адил түүхийд буюу нүүрсний экспортон дээрээ суурилж улсын төсвийн ихэнх хувиа бүрдүүлдэг. Монгол улсад өнөөдөр халамжийн бодлого хэрхэн автгарсныг бид бүгдээрээ мэдэж байгаа. Хамгийн сүүлийн жишээ гэхэд л сонгуул төгсөн туйлынаар малчдын нийгмийн даатгалыг улсаас төлөх тухай яригдж байсан. Өнгөрсөн жилийн зуудаар хоршооллын хөдөлгөөнийг засгийн газраас сансчсан ч хөтөлбөрийн хүрээнд олгогдсон зээлүүд ашигтайгаар зорилттой бүлгийн гарт хүрсэн гэдэг нь туйлын эргэлзээтэй. Бас 5 толгойн хувьцааны ноогдол ашиг тарах, ахмадын тэтгэврийн зээлийг тэглэх, томоохон стратегийн ордуудыг төрийн өмчт авах, төрийн хөрөнгөөр орон сууцны хорооллуудыг босгох зэрэг нь бүгд Монгол улсын улс төрчдийн популист бодлогын томоохон илэрлэлээ. Тиймээс бидэнд Венесуэл улсын араас орж эдийн засгийн гүн хямралд орох нь цагтай тесрэх бөмбөшгөл хурдан манай нийгэмд явагдаж байна. Хэрэв нэг өдөр л Венесуэл улсын араас орвол яах вэ? Өнөөдөр та бидний төлж байгаа 24% өндөр цалингийн татвар хэрэв хин нэгний халамжийн мөнгө эсвэл аймгийн ухдаг хаалга морины өшөө босор ивэл юу болох вэ? Венесуэл шиг эдийн засгийн хямрал өртгөл түүний дагавар нийгмийн болон эдийн засгийн нөлөөлөл ихээхэн гүнзгий болно. Хамгийн түрүүнд манай нийгэмд ажилгүйдэл гааршин, хямрал өртсөн тохиолдолд ажлын байрны хомсдол, ажилгүйдлийн төвшин ихсэх бөгөөд энэ гэр бүлийн амьдралын чанарт сөргөөр нөлөөж ядуурлын төвшин хурцтайгаар нэмэгдүүлнэ. Үүнийг дагаад ч төсвийн алдагдал үүсэж гадаад үрийн хэмжээ нэмэгдэж Монгол улс улам бүр дампуурлаар зарлахад ойрхон ирнэ. Инфляцийн төвшинч 100%-ийг давж 1990 оны үе юм шиг юмны үн өдөр өдрөөр өөрчлөгдөж игснэ. Үүний улмаас маргааш талах 20 мянган төгрөг хүрж үнэн нь 10 дахин нэмэгдвэл Монгол улсын засгийн газар шууд үүнд оролцож хүчээр үн тогтоож эхлэх болно. Гэвч энэ засгийн газар бараа бүтээгдэхүүний үнийг тогтоож хүчээр тавих нь практикт бодитоор хэрэгждэггүй олон жишээнээс харж байна. Улс төрчид эдийн засгийг сэргээх амлалт өгч сүржин яриа хийх боловч эцэстээ өнөөдрийн эрх мэдлээ хадгалж үлдэхийн тулд хадгалж үлдэхийн хүрээнд популист бодлого улам ихээр явуулах нь эрсдэлтэй. Цаашлаад эдийн засгийн хямрал нь нийгмийн хямралыг давхар үүсгэж иргэд төрийн бодлогыг эсэргүүцсэн гудамжинд гарч чагсахад ус уран даяар инх замраагүй байдал үүсгэх эрсдэлтэй байгаамаа. Валютын ханш огцон хэлбэлцэх бөгөөд Монгол төгрөг хамсалтай нь ямар ч үн цэнэгүй болж хувирах нь аюултай байх. Төрөөс ч ахин халамжийн бодлого явуулж ард түмний амжиргааны түвшин дээшлүүлэхийг оролдоно. Гэхдээ ахин төрийн шууд оролцоо орж ирвэл эдийн засгийн хямралыг бүр хүндрүүлэх эрсдэлтэй байна. Дээрээс нь бас л тэрхүү бодлого гадаадын зээл тусламжаар шийдэх хэрэгтэй болно. Эцэст нь монголчууд магадгүй манж гүрний даралд орсноос хойш түүхэнд хамгийн хүнд цаг үеийг туулах боломжтой. Монгол улс энэхүү нөхцөл байдлаас сэргийлэх цорын ганц арга нь ганцхан эдийн засгийн зөв зохистой зохицуултаа менежмент. Монголын төр өнөөдөр эдийн засгийн бүхэл салбарт гараад ирж байгаа тохиолдолд тэнд хизээч зөв зохицуулт хийгдэхгүй. Эцэст нь бүх цаг үед төр бол хамгийн муу менежер гэдгийг түүхийн олон хувцсууд бид нотлон харуулж байна. Юун түрүүнд хувийн аж ахуй нэгжүүдийг тогтвортойгоор дэмжих татрын дарамтаа бууруулан аль болох үйл ажиллагаанд оролцохгүй бол эдийн засаг нь аяндаа голдрлороо явах болно. Дээрээс нь өөрсдийнхөө татвар хэлбэрээр төлж байгаа мөнгийг хэрхэн зарцуулж байгааг ил тод бодлохыг шаардах хэрэгтэй. Учир нь төрийн мөнгө гэж байдаггүй зөвхөн ард түмний л мөнгө гэж байдаг. Хэрвээ нүүрсний экспортоос орж ирдэг эрх баригчид үргэлжлүүлэн нийгэмд ашигтай хөрөнгө оруулалт хийхгүйгээр халамж хэлбэрээр тараагаад байвал эргээд хизээч үр ашигаа түргэн хугацаанд өгөхгүй. Харин экспортоос орж буй мөнгөн орлогыг хөдөө аж ахуй эсвэл түүхийд боловсруулах үйлдвэр махан бүтээгдэхүүний салбаруудыг хөгжүүлэл Монгол улсын төсвийн орлогын салбарууд нэмэгдэж эдийн засаг тогтвортой өгчих боломжийг олгоно. Орон нутагт мал аж ахуйн түүхийдийг боловсруулах дунд үйлдвэрийг хөгжүүлснээр орон нутгийн иргэдийн аж ахуйн амьдралыг дэмжих маш том давуу талтай. Гол нь энэ бүгдийг макро түвшинд буюу зөвхөн бодлого төлөвлөлт байдлаар хэрэгжүүлж засгийн газар өөрөө худалдаа аж үйлдвэрлэл эрхлэгчдийн хэрэгт оролцохгүй татрын таатай бодлого явуулах нь чухал. Энэ бүх алхмуудыг хэрэгжүүлэх нь Монгол улсын эдийн засгийг хөгжүүлж иргэдийн мөнгөн орлогыг нэмэгдүүлэн айлжмаар манай эдийн засаг аль нэг түүхийн эдийн үнээс хамаарлыг бууруулж чадна. Хамгийн гол нь иргэд бид өөрсдөө ухаантай байж улс төрчдийн популист бодлогод өртөхгүй байх хэрэгтэй. Яагаад гэвэл улс төрчид иргэдийн санаа сэтгэл дээр тоглолт хийж эрх мэдэл төрдөг. Монгол улс бол төлөөллийн арчилтай ус гэдгийг санах хэрэгтэй. Засгийн газар байгуулах эрхийг ард түмэн олгодог. Тийм учраас одоо бид өөрсдийн сонголтондоо тун нухацтай хандах хэрэгтэйг Венесуэл улсын харамсалтай түүхээр дамжуулан та бүхэнд хүргэлээ. Эсбөгөөс бид өөрсдийн баялагын хараалд өртсөн эдийн засгийн гүн хямралтай бас болж хувирах билээ. Хэрвээ бичлэг таагдсан бол та бүхэн өөрсдөө сошиал дээр шеэрлж олон хүнд түгээгээрэй. Энэ түрээд бидний өнөөдөр бэлтгэсэн бичлэг өндөрлж байна. Та бүхэн таалагдсан гэж найдаа. Мөн өнөөдөр шинжлэгдсэн ашиглахад хэлбэр XM аппликейшнийг гар утсан дээр татаад арилжааны хязгааргүй ертөнцөөр аялаарай.